За өнөөдрийнхөө бичлэгээр оюутлогын компанид би ч одоо 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд 8 жилийн хугацаанд ажиллахдаа суралцсан топ 5 зүйлийг энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнтэй хуваалцгалаа. За миний хувьд анх оюутлогод яаж орсон бэ гэдэг түүхээсээ товчхон эхлэх нь зүйтэй баг. За 2012 онд Монголын эдийн засаг өнөөгийнхөөс 2 дахин жижиг. Тэгвэл тухайн үед бол Монголын эдийн засаг бараг түүхэнд байгаагүй хэмжээнд хүрж исэн өсөлт нь. Яагаад тэгэхээр уул уурхайн салбар маш хүчтэй өссөн. Тэгээд дагаад барилга бүтээн байгуулалтын салбар бол түүнийгээ дагаад өсөлт үзүүлсэн. Тэг яг тэ бид хэд чинь угаасаа тийм нэг гал хүсэл мэсэл passion гэдэг зүйл бол байсангүй. Зах зээлийн шаардлагаар хаана одоо мөнгө олох боломжтой байна. Сургуулаа төгсөөд ажлын байр олдох ямар боломж байна. Түүнийгээ дагаад мэргэжлээ сонгож байгаа зайлвал зах зээлийнхээ л шаардлага гэсэн үг. Тэгээд барилгын инженер гэдэг мэргэжлийг тухайд 2012 онд сонгоод шүтээс 4 жил суралцаад тэгээд төгсөжсэн. За оюутан болоод мэдээж хамгийн түрүүнд одоо миний хувьд амссан зүйл гэх юм бол боловсролын тэгш бус байдлын ялгааг бол маш их амссан. Яа тэгэхээр би өөрөө хөдөө орон нутгаас оюутан болж орж ирж байсан учраас нэгсэндээ хот хөдөөгийн боловсролын ялгаа бол маш хүчтэй байсан. Тэр нь өөрөө надад маш их эмзэг сэдв байсан. Яа тэгэхээр өөр дээрээ бодитоор өвдөлтийг ингээ мэдэрч байгаа учраас тийм учраас тэр цагаас эхлээд ерөнхийдөө контент бүтээе, дараагийнхаа ингээ шинэ үеийн дүүнертэй орон нутгаас одоо оюутан болж орж ирж байгаа дүүнертэй бас энэ хүртээмжтэй мэдээллийг, хүртээмжтэй контентуудыг хүргэе гэдэг зорилготой Skeleton podcast-ыг бол бэлгүүнэтийг хамтраад бол эхлүүлж ирсэн 2016 онд. За тэгээд оюутлогод ажилладаг гэдгийг маань төдийлөн хүмүүс мэддэггүй л дээ. Яа тэгэхээр 7 жил тасралтгүй ингээ контент хийгээд явцсан учраас Skeleton-ы таймна гэдгээр л хүмүүс ерөнхийдөө гадралдаг болов уу гэж бодож байна. Тийм учраас өөрийнхөө хамгийн анхны YouTube суваг дээр энэ оюутлогод одоо 8 жил ажилласан энэ туршлагаасаа энэ дэлхийн хэмжээний уулуурхайн компани энэ том соёл дундаас яг би ямар ур чадварыг сурсан бэ гэдгээ хамгийн анхныхаа бичлэгээр та бүхэнд хаваалцъя гэж бодлоо. Тэгэхээр анхаарлаа наашаа хандуулаарай гэж хүсэж байна. Ялангуяа одоо залуучууд карьераа эхлэх гэж байгаа залуучуудад бол маш хэрэгтэй 5 зөвлөгөө байх болно. За хамгийн эхнийх нь бол их сургуульд бид нэр ингээ ямар нэгэн мэдлэгийг ингээ олж аваад суралцаад би одоо шүтээс сураад улаан дипломтой, онцлог дипломтой төгссөн хэрнээ ажил дээр гараад бол бараг л миний сурсан тэр 4 жил сурсан зүйлийн 20% л ажлын байран дээр ашиглагдаж байгаа юм шиг санагддаг байсан. Учир нь юу гэсэн үг гэхээр би тэр нөгөө шүтээс сурсан мэдлэгийг би үгүйсгэж байгаа юм биш шүү. Ингээд юу ч сураагүй, Монголын ихтэй сургуулиуд ерөөсөө юм заадаггүй гэж хэлж байгаа санаа бол биш. Бид хэдийн сурж байгаа, их сургууль сурж байгаа тэр мэдлэг чи өөрөө ажлын байран дээр гараад шууд ашиглах байдлаар ерөөсөө бид нэр анзаарч түүнийг мэдлэг болгож авдаггүй юм байлээ. Нэгсэндээ хэрэглээ байдлаар бид нар мэдлэгийг ерөнхийдөө танхимын хичээлээр олж авч чаддгүй гэсэн үг. Тэрийг бол шууд би ойлгосон. Яа тэгэхээр их сургуульд үзэжсэн тэр хичээлүүд зүгээр л онц тун авахын төлөө багшийн өгж байгаа тэр бие даалтыг цаг тухайд нөгөөл 3.6-аас дээш голчтой гарахын төлөө ерөнхийдөө сурдаг байсан байгаа байхгүй. Тэрийг бол 100% хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр одоо оюутан байгаа залуучуудаа хэлэх гол санаа нь юу вэ гэхээр өөрийнхөө сурч байгаа тэр мэдлэг ур чадварыг ирээдүйд яаж би ажлын талбар дээр гараад ашиглах боломжтой юм бэ гэдэг тийм өнцгөөс харж сурах юм бол ирээдүйд хэрэгтэй. Тэгэхээр мэдлэг гэдэг зүйл чинь хэрэглэгдэх ёстой болохоос зүгээр чиний нөгөө диплом авах гэж дипломын голч дүнгийн төлөө, онц дүнгийн төлөө бол ерөөсө хэрэглэгддэг зүйл биш шүү. Тэрийг би бол ажлын байран дээр гараад бол тухайд ойлгож ирсэн. За хоёр дахь зүйл. Хоёр дахь нь би ер нь таймна гэдэг хүн ажлын байран дээр анх гараад би ер нь ямар арга барилаар суралцдаг юм бэ гэдэг хүн нэгдүгээрт анзаарч олох хэрэгтэй өөрийнхөө арга барилыг. Ер нь хүн 3 зүйлээс бол хүн суралцдаг юм байна л да. Хүн бол энэ амьдралынхаа турш тасралтгүй угаасаа суралцах тийм зөн совинтой төрдөг. Тэгээ бид нар бол өхөн хөлтлээ суралцсаар байх бол энэ суралцах гэдэг зүйл зогсох юм бол нэгсэндээ амьдрал бас утга учиргүй болж эхлэв шүү дээ. Тийм учраас амьдрал 80 нас юм уу 90 нас хүртэл үргэлжлэх энэ хугацаанд би ер нь ямархуу байдлаар суралцаж урт хугацааны ой санамжинда тэр сурсан мэдсэн зүйлээ тогтоодсон бэ гэдэг арга барил олчвол зүгээр. Жишээ нь хүмүүс эргэн тойрны хамтран ажиллаж байгаа хүмүүсээс суралцдаг хүмүүс байна. Тухайн ажлын байран дээр байгаа хүрээлэн бие орчин буюу соёлоос суралцдаг хүмүүс байна. За ямар нэгэн ажлыг өөрөө гардаж хийгээд тэгээд хийснийхээ дараа тэр туршлага практикаасаа суралцдаг тийм янз бүрийн арга барилтай хүмүүс байна л да.
Тэгэхээр та өөрөө ажлын байран дээр гараад эдгээр зүйлсийн аль нь чамд илүү одоо тохирдог, илүү чиний суралцах арга барил чинь нийцчээ те. Түүнийг олж илрүүлэх нь бол маш чухал. Тэр ч утгаараа одоо жишээ нь сайн боссын дор ажиллах хэрэгтэй гэдэг үг бол ийм зүйлээс бол эхлэлтэй авах гэж бодож байна. Тэгэхээр би одоо залуучуудад хэлье гэж бодож байна. Би одоо өөрөө 30 хүрэх гэж байгаа. Тэгэхээр дөнгөж ажлын байран дээр гараад эхний 4 жил бол сайн ажиллах хэрэгтэй. Сайн боссын дор, сайн хамт олон, туршлагатай хамт олонны тэр хүрээлэл донд орж ажиллах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр хүмүүсээс чи өөрийн ирэхгүй 4 жилийн дараа 5 жилийн дараа гэхэд маш олон их зүйлийг бол олоод мэдээ сурцсан байдаг. Тийм учраас хүн яг тухайн үедээ ажиллаж явах явцдаа бол анзаардгүй л те. Төдийлөн нөгөө стресс, өдөр тутмын ажилдаа дарагдаад магадгүй тэр ажлын байраас гараад дараагийн 4 жилийн дараа өөр ажлын байран дээр очиход тэр олон туршлагатай хүмүүсээс тэр одоо том корпорациас маш олон зүйлийг бол сурч авсан байдаг юм аа. Тийм учраас хоёр дахь зүйл бол сайн боссын дор ажил, сайн хүрээлэл донд өөрийгөө байлга, сайн туршлагатай тухайн салбараа мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж ажиллах юм бол дараагийн одоо 30-аас хойш чиний ажлын байрны карьер дээр чинь бол маш их тус олон шүү гэдгийг хэлхийг хүссэн. За гурав дахь зүйл. Гурав дахь нь бол мэдхгүйгээ ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би дөнгөж ажлын байран дээр гарчаад би бол нэг нэрлэгдэхгүй байсан. Ер нь анх их сургуулийг одоо анги хамт олон дундаа ч юм уу маш одоо өндөр голчтой хүн төгсчгөр жоохон өнгөрдөг те дотор хүн буюу эгондоо идэгдээд за би өстө мундаг оюутан юм чи ажлын байран дээр гараад бүжигнуулаад өгөх болов гэсэн сэтгэлгээтэй байдаг. Тэгээ яг үндэ бол би түрүүн хэлсэн те чи тэр их сургуульдаа онц сурдаг байна уу хамт олон дундаа номер 1 нь байна уу тэр хамаагүй ажлын байр гэдэг зүйл бол шал өөр ертөнц. Ажлын байран дээр гараад дахиад нэг их сургууль сурж байгаа юм шиг тийм процесс эхнээсээ эхэлдэг учраас мэдхгүй зүйлүүд чамд угаасаа байгаа. Тэгээд түүнээсээ нэрлэх юм байхгүйгээр туршлагатай хүмүүсээс зөв асуултыг асууж явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо сүүлийн үеийн ингээд залуучуудыг харахаар хүнээс юус асуулт асууж чаддгүй. Яагаад тэгэхээр би одоо их сургуульд номын дуугийн сонсоод ингээд 4 жил сурчаад хэрвээ ингээд хүнээс юм асуух юм бол намайг ингээд юу сурсан гэж энэ хүн бодно штэ гэдэг айдаг те ичдэг те магадгүй нөгөө туршлагатай ажлын байрныхаа хамтрагч нар ч юм асуух гэхээр нөгөө маань их ажлынх нь хажуугаар би садаа болчихвол уг санаа зовдөг те. Иймэрхүү өөрийнхөө хэтрүүлэн бодох тэр бодлуудаасаа болоод хүн өөрөө мэдхгүй зүйлтэйгээ маш их цаг хугацааг алддаг. Яа тэр чи мэдхгүй юм чи мэдхгүй байгаа юм чинь түүнийг хийж чадахгүй. Тэгээд өөрийгөө аргалаа л өөрийгөө нэгсэнд хуураад яваад байна гэсэн үг. Тэгээд тэр дор нь мэдхгүй зүйл байгаа бол залруулаад туршлагатай хүн дээр очиод асууж явах хэрэгтэй. Яа тэр хүнцэндээ адилхан чамтай адилхан замаар бол явсан. Яа тэр сургуулаа төгсөөл мэдхгүй зүйлүүд маш их байсан. Тэр ерөөсөө түүнээс нэрлэхэж болохгүй гэдэг. Энэ бол 3 дахь зүйл. За мэдээж тухайн хүнээсээ очиод чи асуултаа асуух гэж байгаа бол эхлээд өөрөө маш бэлдэх хэрэгтэй. Хүний цагийг үрж байгаа бол тэр асуултаа маш чанартай харилцан яриагаа үр дүнтэй байлгахын тулд эхлээд өөрөө ядаж л чат GPT байж штэ тэ тухайн асуухыг хүсэж байгаа асуулт дээр англи монгол дээр бичээл тодорхой хэмжээний ойлголтоо аваад за түүний дараа очиод асуух юм бол хүмүүс илүү дуртай байдаг. Ер нь хүн өөрөө бусдад зааж зөвлөх өөрийн туршлагаасаа хуваалцахад бол бүх хүн ер нь дуртай байдаг байх гэж би бол бодож байна. Тэгэхээр хүн бол өөрөө ингээд ярих хэрэгцээтэй амтэн шүү дээ. Тийм учраас эндээс нэг айх хэрэггүй. Тэгээд аль болох дөнгөж ажлын байран дээр гараад хэрвээ чи шинэ ажилтан байгаа бол ментортэй байх хэрэгтэй. Бадитай болох хэрэгтэй. Тийм хүмүүсээр ихэнх үедээ ингээд ажлын байран дээр олчих юм бол чиний ажлын одоо эхний 6 сар бол маш хөнгөн, маш хурдтайгаар чи ажилдаа дасан зохицоод сурах зүйлүүдээ сураад ингээд байгууллагын соёлыг ойлгоод ингээд хамт олон дундаа уусаад хурдан хугацаанд уусаад ингээд явчихнаа. Тийм учраас мэдэхгүйгээсээ битгий нэрлэх хэрэгтэй гэдэг зүйлийг 3 дахьт нь хуваалцъя гэж бодлоо. За 4 дахь зүйл. 4 дахь зүйл нь чадахгүй юм уу чи дургүй юм уу гэдэг асуултандаа өөрөө хариулах хэрэгтэй. Би 7 жилийн өмнө баг 7 жилийн өмнө би маргаашийн манлайлалгийн ихтгэл дээрээ бас хэлж ирсэн. Юу гэж хэлж ирсэн бэхээр хүмүүс одоо ингээд залуу үе одоо Gen Z үеийн залуучууд ингээд хэлдэг л дээ. Одоо ингээд би ажилдаа дургүй болж гин ингээд burn out болж гин ажлаас хашрах хам шимжүүд илэрч гин гээл те би гэрээсээ ажилмаар байна гэл ингээд янз бүрийн юм болж гин ингээд өөрсдийгөө одоо бид нар арай өөр ингээд ажлын байрны соёл дасан зохицдог үе юм уу гээл тэгэл өөрсдийгөө тийм том тодорхойлтуудаар тодорхойлол те. Тэгээ миний зүгээр байр суурь юу гэж байдаг вэ гэхээр хүн өөрөө тухайн ажлыг үнэхээр чадахгүй байгаа болоод дургүй байж болно штэ гэж хардаг байхгүй. Тэр хүн нэг ажлыг 6 сар хийчээд би энэ ажилд дургуун байна гэж хэлэх бол үнэхээр худлаа.
тийм дор хаяж түүнийг жил хийх хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр энэ миний дургүй ажил байна гэдгийг оншилохын тулд хугацаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би зүгээр боддог байхгүй. Би анх барилгын инженер мэргэжлийг сонгож байгаа. Нэг үгэлэхэд бол би дуртай байгаагүй. Ягаад тэгэхээр хичээлүүдээ хийж чадахгүй. Ерөөсөө шугам зургийн хичээлдээ муу исэн 10 жилийн хүүхд чинь ингээд зурдаг тий инженерийн тооцоол хийдэг. Тэгээ байнга зурдаг тийм мэргэжил сонгочхоор чинь ингээд эсэргээр байгаа зү. Гэтэл эсэргээр 2 дугаар курсээс эхлээд нөгөө чадахгүй байсан зүйлүүдэд чаддаг болоод учрыг нь олоод эхэлсэн чинь эргээд дуртай болж эхэлсэн. Тэгэхээр би өөрөө үүнийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр хүн зүгээр тухайн хийж байгаа юмныхаа арга барилыг өөрөө олоогүй энэ надад ямар ашигтай билээ гэдэг том зургаар харж чадаагүй байхдаа зүгээр л өөрийнхөө тархинд энэ миний дургүй ажил байна гэж итгүүлчихдэг. Тэгээд хүний тархи чинь хамгийн залхуу байхгүй юу? Тиймэрхүү нэг залхуу тийм бодлуудад бол маш амархан ажилдаг. Тэгэл нэгсэндээ чи залхуурал ямар ч тийм урам зоригчин унтраал ажилласаа гармаар санагдаал зүгээр гэртээ очиод Netflix үзмээр санагдаал хүний тарих гэдэг чинь өөр маш залхуу учраас тийм залхуу хэм маягт байнгын дасан зөгцсөн байдаг учраас арай өөр хандлагаар буюу арай өөр механизмаар ажиллуулахад бол хугацаа ордог. Тийм учраас залуучуудаа эхлээд чадахгүй байсан ч гэсэн чаддаг болтлоо 1 жил хийгээд үзээсэй гэж хүсэж байгаа тухайн ажлаа. За түүний дараа үнэхээр л дургу ажилдаа өглөө явахдаа дургу ажилдаа ирээд ажлынхаа нойлд чи их цагийг өнгөрөөдөг бол бодох хэрэгтэй. Яа тэгэхээр би энэ ажилд үнэхээр дургуун байна. Яа тэгэхээр би цаг алаад нь штэ ажлынхаа цагаар. Тэгж бодож байгаа бол чи карьераа солих хэвээр. Тэгхгүйгээр өөрийгөө чуураал тэнд ингээд өсөж хөгжиж байгаа юм байхгүй байгаад их юм бол чиний нас чи яваад байна. Тэгээ зах зээл гэдэг чи өөрөө ингээд тасралтгүй өсөж идэг. Өрсөлдөөн бий болж идэг. Тийм учраас чи тэр зах зээл донд өөрийгөө хөгжүүлэхгүй бол дараагийн шинэ үеийн залуучууд орж ирэл чиний байр суурийг эзэлнэ. Тийм учраас дагаад хөгжөөд явах хэрэгтэй байдаг. Тийм учраас залуучууд маань дургу чадахгүй гэдэг үгнээс эхлээд хойш суугаад би үүнийг яаж чаддаг болох вэ гэдэг хандлагаар хараад эхлэх юм бол чамд ч хэрэгтэй. Яагаад тэгэхээр хийж байгаа юмнасаа хүртэл чи өөртөө юм нааж авч үлдэх байхгүй юу? Тэгэхгүйгээр ял юм шиг л хийгээд байх юм бол чи тэрийг зүгээр л нөгөө 10 жил байхдаа их сургуульд байхдаа хуулаад хийдэг, онцдуу авдаг тэр хичээл гэсэн үг. Яагаад тэгэхээр чи ойлгохгүйгээр хуулж ирнэ гэсэн. Түүнтэй ялгаа байхгүй. Ажил дээрээсэндээ чи тархиндаа юу ч үлдээхгүй. За дарга намаа хийгээд гэсэн учраас л хийж байгаа учраас чи тэрийг хуулаад хуулан бичлэг шиг даргаасаа онцдуу авч байгаатай ямар ч ялгаагүйгээр л болж байгаа гэсэн үг байхгүй. Тэр үүн дээр анхаарах хэрэгтэй гэж. Хамгийн сүүлийнх нь за тэгвэл чадахгүй гэдэг зүйлээ чи оншилчлаа. Нэг ажлын байран дээр ажиллаад за энэ салбар бол минийх биш юм байна гэдэг. Тэгвэл юу миний хувьд чаддаг юм бэ гэдгийг онцлох хэрэгтэй. Хүн болгонд өөрийн гэсэн маш сайн чаддаг зүйл байгаа гэдэгт би итгэдэг. Тийм учраас чи тэр өөрийнхөө чадна гэж боддог ур чадваруудаа нээж илрүүлэх хэрэгтэй. Харин тэр нээж илрүүлэх ур чадвар дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Хүмүүс хэлтгэлдээ ингээд төрөлхөөсөө авиастай төрсөн, төрөлхөөсөө IQ 50, IQ өндөртэй гэл. Би бол авиас ур чадвар төрлөх гэдэгт бол төдийлө итгэдэг. Тэр магадгүй чамд генээсээ дамжаад ингээд ирсэн азтай чи бас хөөхдөж болно шүү дээ. Тодорхой нэг зүйлд авиастай. Гэхдээ тэр авиасыг чи хөгжүүлэхгүйгээр тэрийг ингээ практик хийхгүйгээр фитнес яваад булчингаа томруулдагтай адилхан чи тэрийг байнга дадал болгож хөгжүүлэхгүй бодвол тэр авиас ч юм бол огт авиасгүй хүн 100000 цаг хичээлсэн чи 100 цаг хичээлсэн 100000 цаг хичээлсэн хүн чамаас хамаагүй илүү байна. Тэгэхээр түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас чаддаг зүйлээ нээж илрүүлээрээ. Чаддаг зүйлээ нээж илрүүлснийхээ дараагаар тэр чадахгүй гэдэг тэр ажлын байраасаа гараарай. Тэгэхгүй залуучууд сүүлийн үед ингээл маш богино хугацаанд мөнгөтэй болох, маш богино хугацаанд санхүүгийн хэрэгчлэн төрөх, маш богино хугацаанд хуруугаа уншуулдаг ажлаас татгалзах юм уян хатан ажлын байр хайдаг болцсон. Яг тэр тренд нь өөрөө тийшээ чиглэж байна л та. Хүн болгон YouTube дээр контент хийгээд хурдан хугацаанд ингээ эрхчлөөтэй гэрээсээ ажилдаг, хөссөн үедээ гадагшаа яваад тэндээсээ ажилдаг ийм амьдралын хэмээг сонирхож байх шиг байна. Аргачлгүй. Энэ бол дан ганц Монголын тренд биш, дэлхийн тренд угаасаа ингэж явж байгаа. Гэхдээ 10 хүний 2 нь л магадгүй энэ амжилттай явж байгаа. 10 ажилласаа гарлаа гэхэд 2 нь сайн явж байгаа. Чи тэр 2-ын 1 нь байхын тулд илүү их хөдөлмөрлөх ёстой. Нөгөө 8-аасаа чи илүү онцгой л байх ёстой гэсэн үг. Чи онцгой байж чадахгүй бол нөгөө 8-тайгаа ижлэх нь чи бүтлгүүтнэ. Тийм учраас яаран шийдвэр гаргах, энэ ажил миний ажил биш байна гэж ажлаа муулах, тэр зүйлээс аль болох татгалзаад миний зүр хэлэх гээд байгаа сүүлийн санаа 30 хүртэл маш сайн ажиллах хэрэгтэй. Яаран тэр одоо жишээ нь таад боддоо таад ингээ ямар нэгэн ажил дээр ажиллахдаа эргээд ингээ ярихтаа
За би энэ төслөөс энэ ажлаас ийм ур чадваруудыг сурлаа гэж ярьдаг болохоос би энэ төслөөс ямар их мөнгө хийцэн юм бэ гэж хүн их ярьдаг ба. Амнаас нь үг унж байгаа хүнийг бол төдийлөн би сонсч байгаагүй. Тийм учраас 30 хүртлээр ур чадварыг зөвлөх хэрэгтэй. Тэгээ нөгөө эрт маш их зовоод үзчих юм бол 30-аас хойш хүний карьер болон тэр амьдрал арай хөнгөрөх болов гэж би итгэдэг штэ. Яагаад энэ үгийг хэлж байгаа гэхээр би өөрөө 30 хүрч байна. Тийм учраас энэ үгийг бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Сүүлийн 10 жил ингээд тасралтгүй ажиллалаа. Маш их ажилласан. Тэгэхээр хүн тасралтгүй ингээд дуртайч бай, дургуйч бай. Энэ ажлуудыг ингээд зарим үед ингээд шүд зуугаад хийх үед гардаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг хийснээр хүн ерөөсө дорддоггүй. Дараа нь чи 30-аас хойш тэр дуртай зүйлээ олж хийгээд өөрийн уян хатан ажлын байр руугаа шилжээд хүссэн тэр карьерийн замналаа орлоход энэ 10 жилийг л чи тултал нь судалж, тултал нь ажиллаж, сайн боссын дор, сайн даргын дор ажиллаж энэ бүхнийг л цаг хугацаагаа илүү наашлуулаарай гэж та бүхэндээ хүсье. Тэгээ дараагийн бичлэгээр илүү олон карьерийн зөвлөгөө болон сүүлийн үеийн тренд болж байгаа ур чадварууд. За тэгээд даанганц би ухаантай юм яриад байхгүй. Тэгээ маш сонирхолтой халуухан сэдвүүдийг бас та бүхэндээ хуваалцгаална. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Миний YouTube сувгийг дагаагүй болов subscribe хийгээгүй болов дагаарай гэж хүсэж байна. Баяртай.